За сайн байцгаана уу. За өөр бичлэг оруулах нэлээд хугацаа өнгөрцөн байна. За өнөөдрийн бичлэгээрээ болохоор My Home Hero гэдэг аним сонгосон байгаа. За энэ анимнэр маань юу гардаг вэ гэд эхлээд нэг товчхон ярьчих. За ерөнхийдөө бол нэг ганц охинтой энгийн гэр бүлийн эцэг хүн охиноо амуулахаар ингээд якуза болно. Охиныхоо найз залуугийн нөлөө бүх хүмүүстэй тэмцэлж байгаагаар энэ аним гардаг. За тэгээд одоо энэ утсаар ярьж байгаа энэ залуу болохоор энгийн нэгэн залуу тэгээд хобби болохоор дуртай цагаараа те ерөнхийдөө нэг чөлөөт цагаараа юм мөрдлөгтэй гэмт хэрэгтэй манга зохиол унших дуртай юм нэгэн залуу байгаа. За тэгээд нэг өдөр өөрөөс нь тустай гарцсан тустай амьдарч байгаа нэлээд удаан хэсэг хугацаанд те уулзах охинтой уулзахаар кафед цаг тоглодог. За тэгээд кафе дээр хурцрээд охиноо үлгээд охинч хүртэл бодлого үрээд ирнэ. За тэгээд нэг сони юм охин ирэхдээ ингээд масктай нүдний шилтэй автгаа уулздаг. Тэгээд аав гайхаад за чи миний охин ихлээр над нүдний шил маск авчихаа гэдэг. Тэгээд охин санаа зовсон байдалтай маск нүдний шилээ автал мөр ам нилээд юм гэмтэлтэй зодтолцсон маяг юм байдаг. За тэгээд энийг авсан хэцүү хүн мэдээж бон шоконд ороод охиныгоо за юу болсон бэ яасан бэ нилээ чартна. Тэгэхэд л охин нь болохоор тэрэн дээр залхсан байдалтай таамар ядаргаатай юм бэ гэж аав өдөр кафед хаяад гараа авчихдаг. За маргааш өглөө нь болоход аав нь охиныхоо төлөө ингээд охиноогоо ямар байдалтайгаа шалгах гээд байрны хангаад очдог. Гэтэл байрны хангаатаа нэг шар өстэй залуу 50 та зогсож байна. За энэ залуу тэгээд буцаар ярангаа найзтай уулздаг. Тэгээд бүлэгнтэйгээ уулзаад ярьж байгаа зүйл нь болохоор би тэр эмэгтэйгтэй нүүрлэн зогсон, ингэж зогсон. Одоо цаашдаа энэ эмэгтэйг ингэж ашиглаж байгаа хайнаа гэд ярьж хахад найз нь тэр охины чинь нэр нь хэн бэлээ гэд. Тэр штэ гэд охиных нэрийг хэлчихдэг. За тэгээд энийг сонсоо. За энэ зохиотойгоо зодоод байгаа нөхөр энэ нөхөрлөө даа гэд сэжиглээд дагахаар араас нь явдаг. Гэтэл мэдээж тэр бүлгийнхэн аюу сэрэмжтэй л яах вэ? Нэг найл хайтын анзаарсан авдаг очоод чи одоо яагаад ингэ дагаад байгаа юм бэ? Наашиг хүрээд тэргээд чирээд годомжлоо авчаад энэ аавгийн зодоод шалтлаа зургийг аваад бичээрэн зургийг аваад за дахиж чи ингэ бидрийг давал асуудалд орох шүү. Тэм болгон мөрөөр яваараа чи гээд ингээ хаяа авчдаг огийн зэг дээр. За тэгээ энэ өрөө болохоор аав нь найраач нэг юм болоод нэг интернет кафе ороод тэндээ онохор болдгоо. Тэгээ их нэрлүүгээ залгаа очихгүйгээр хэлээд тэгээ маргааш нь дахиад охиныгоо төлөө явна гэд маргааш нь охиныхоо байрны гадаа очдог. За тэгээ байрны гадаа очиод охиныхоо өрөөний хаалгыг онгойлох гээд үзтэл онгорхоо идэг. За тэгээ ортол нэг эрэгтэйний гутал байна. Дүүрэн байдгүй. Тэгээ гайхсан шинжтэй өрөөг нь ороо шалгачтал юу араас нь хүн ороод ирнэ. Тэнгүүл мэ сандарсан залуу шөөлө гис очоод нуугдчихдаг. За нөгөө шар өстэй залуу чи ярьж өгнөө. Ингээд хүн яаж алснаа тий уцаар ярьж захта. Би тэр залуунд толгойлоо бэсүлэн зөвхөр зогсон мөгсөн гэл. Тэр өөр гайхалж өгнөө. Тэгээ энэ шкам дотор энийг чимээг сонсож байгаа аав нь болохоор за ямар муу хүмүүстэй орооцолцсон хүнд гараатай оролцсон энэ үед ойлгоод охинлогоо битэр ирээ гэж нээчихтэй нөгөө залуу жоохон бас баригдсан алднаа. За тэгээ энэ үед болохоор шар өстэй залууг мапын гадаа ирсэн. Тэ дарга нь болохоор тэр залууг авахгүй ирсэн. За цаа чи яага гарч ирэхгүй байна. Очиж шалгаа дуудаад тахтаа гэнэ туслахаа явуулнаа. Яг энэ үед лифт ураад ээж нь ирдэг охиныхоо гэрт. Тэгээ ээж нь хаалгангуул ороод иртэл аав найлтын нэг залуу алдсан байдаг. Тэ тэгээ ээж нь бүр гайхаа юун тусмас юу болчихоо юм аав нь нүдэн нөлөөсөлгөцтэй. Би ингээд төвчж чадахгүй энэ залуу ингээд удаагшигч зохиолчлаа. Үнэхээр ингээд амар юм бичсэн залуутай манай охин орооцолцсон юм байна. Тэгээ би одоо л энийг гиндүүлж энэ үед алж чадахгүй л өөр боломж олдохгүй гэж бодоод алчлаа гэж хэлдэг. Тэгээ одоо яах вэ гэтэл энэ үед тэр нь мэдээж маш ухаантайгаар тэгээ ойлгож хүлээж аваад за хоёулаа цагтаад усвал тийм ээ. Тэгээ ийм том нөхдүүд бол цагтаад баригдаад хүүхдээ алуулсан гэвэл гурвлаг нь алж санаа намарнаа. Тийм болохоор өөрсдөө адилхан зан аргаар үдэлцгээе. Энэ цогцыг нууя хэдүүлээ хийсэн шинж ямар ч шинж тэмдэггүй болгоё гэж тэг шийддэг. За тэгээ ингэ байж байгаа хооронд нөгөө нэг мапын нэг туслах нь бол гадаа сонсоол чагнаал байждаг. Тэгээ бодлого охин хүртэл ороод ирдэг гэртээ. Тэгээ энэ үед аав ээж ингээс амжуулаад үрийг нь цэвэрлээд
нэг цогцын байна лу хийчихэд охин ухтаж чадгаа. За тэгээ охинтойгоо уулзаад за ийм байдал байж болохгүй хэдүүлээ өөрсдөө гэрлөө чи одоо аав ээжтэйгээ амьдр гэрлөө харьцгаая гэд ээж нь охинотойгоо л явна. За тэгээ гадаа исэн туслахын нисэх гардаг. Энэ туслах нь бол үнэхээр гайхна. Дотор охин ээж хоёр байх ёстой байтал яагаад ингэж өөр эрэгтэй хүн дуу гараад байгаа юм бол ямар сони юм бэ гэд чичцгээ санагдаад гөрөөл нь ороод ирнэ. Тэгээ яг энэ орж иж явах үед аав нь гайхаа хаалгаад дуурангууд тий гэл цэвэрлэгчийн хувцас гэртээ өмсөнгүүтээ нөөл цэвэрлж байгаа зүгээр таардаг. Тэгээ нүүд туслан гайхаад үу чи юм бэ гэтэл би ингээ цэвэрлж байгаа хүн дуудлагаар ирсэн цэвэрлж байгаа маа гэд тэгээ өөрийгөө амиа гарчдаг. За тэгээ нөө залууч за энэ төсөжигтэй юм байхгүй байна. Манай нөгөө шарстай чинь нэг өвчтэй байсан юм байхгүй өөр газар байгаа юм. Өөр газар хаягээд гараа авчна. За тэгээ туслах нь машинд ороод нөгөө саарл үстэй толгоох штэ илнэ. За цаад ч юм бол байхгүй наа гэхдээ өөр газар авах шиг байна. Гэр мөртөн цэвэрлэж ээж охин хоёр нь л тайл өөрөөсөө житэй байхгүй л өөр газар сайсан гэр ах гэл хэлтгээ. Тэгтэл саарл үстэй за гэл цадах ч болохгүй гэдэг саарл үстэй бүр дээдлэг нь мафийн том толгойч хэсэг гардаг. Энэ том толгойч нь болохоор энэ саарл үстэй туслахтаа бол миний хүүхдийг олж ир гэс би хүүхдтэй уулзсан ингээд явуулсан юм билээ. Тэгэхээр энэ саяны аавынхын алсан охин амгуулад алж байгаа саяны шаварстай залуу болохоор энэ том толгойлогч мапын том толгойлогч хүүхдний байгаамаа. Тэгээ нэг иймэрхүү бүр юм адармат хэрэгт орцсон байдаг. Тэрийгээ энэ ингийн гэргүүл бол мэдхгүй л явж байгаа л. За тэгээд дудлуу нөгөө залууч цогцыг янзлах гад ингээд цэцлээ байж итэл эхнэр нь ороод ирнэ гэрт буцна. Буцаад тэгээд эхнэр нь охиноогоо би цаашаа бетон суулгаа явуулчлаа. Гэрлүү төрүүлээд харьжээгээд харин би буцаж ирэхдээ юм том чимдаа маяг гэтэл ойлоо яаж авч чадах вэ гэдэгтэл мань нөхөр яхад нөгөө баахан цохол манго усаад илтгэнээс орцсон те тэрийг илтгээ за ойлоо ингээ эхлээд тийм усны халуугаар авч жагаад усны дотор ингээд байныг тоогоолгож жагаад ингээд буцалгааж хижиглээд тэг чимдаан тэгээ аваад гарьяа гэж шийдтгээ. Тэгээд техникч хаа чи юм хаанаас үзсэн гэл тэнгүүт энэ цохол уншдаг болохоор тэрийг хэлдэг. За тэгээ цаашаа яваад энэ залуу болохоор энэ цогцыг янслаад цэцлээд чимдаан тэгээд орон машин дээгээд гэрлүүг явдаг. За ингээд гэртээ очиод охиндоо юу ч болоогүй юм шигтэй. Энэ найзлууч нөө таахад нүдлүү зөгцсөн юм аа. Жохон бүтлүү залуу биш. Тэгэхээр энэ залуу битээ нийлээрээ бас тэг гэрлүүгөөс битээ очоо. Тэгээ эндээ ингээ гурлаад нэг хэсэг амьдрий гэд өхнө харагдаад. Тэгээ энэ өөрөө ингээд өнгөрдгөө. Гэтэл бас зүгээр сайхан амархгүй. Өөрөө мэдээж нөгөө залуу гахын царай зүсэн тэгээ аавынхын зүудэнд орж ирэл. Тэгэл нэг дотоод мөртөө аав нүглөө нэг юм босоод чимдаанаа аваад юу нөгөө цогцоо болохгаа гарах чийдэг. Гэтэл ихнэр байж гараа гэд цонхороо хойлоо хартал гадаа нь хар машинд хүмүүс зогсож идэгөө. Яг чарга нөгөө мапийнхан нөгөө хүүхдээ болохгүй болохоор шар үстэй залуу болохгүй болохоор энэ гэр найз охин гэр бүлийг шалгая хүмүүс явуулсан байдаг. За тэгээ энэ үед аав эхнэр хоёр нь ээж хоёр нь ярилцаад хоёулаа шууд ингээд энэ цогцыг аваад багажинд явж энэ шалах магадaltaй тийм болохоор энгийн ажлынхаа хувцсыг аваад чимдаантаа гарчаа гэх тэгшэд идэг. Яг тэгээд тэр хэлсэн дагуулаараа хийгээд яваад аав машины хөтлөөд зам сүрэн багт ороо зөстөө. Яг энэ хооронд тэр ёсоо ингээд мапийнхан гарч ирээд аавынх нь чимдаан юу багажийг нээгээд чимдааны шалгацсан байдаг. Тэнгүүд мэдээж асуудалгүй энгийн ажлын хувцас байдаг. За тэгээд тэг цагаалж байгаа мапуудын хооронд аав нь хэрэгтэй дэлгүүрээс хурц бордоо аваад амжичдаг. За тэгээ буцаж гэртээ очиод нөгөө баарны савааны гээ том баарн ингээд цэцэг навч ургуулад тэгээ тэр хооронд тэр цогцороо ингээд тийжгээ бордоо болгох чийд. Яг энэ өрөөнд ороод хийчихсэн охин орж яваа. Та хоёр юу хийж байгаа юм бэ? Мод тарьж байгаа юм. Би зэн тавилтаа мэрэлтэй. Глобал яг ороод ирчихдэг. За тэнгүүд мань аав ээж хөрөн сандраад харин тийм ээ. За миний охин ойлоо гадаа ингээд гоё мод тарья. Чи гоё газар ухаа тэгээд цэцлэгтэй тарьягээд өөр юм болгоод ингээ гараад тарьчихдаг. Тэгээ энэ үед нөгөө мапынхан за нэг л сонь сэжигтэй санагддаг юм да. За энэ идийг шалгахын тулд гэртэн дуу ороор тавьгээд яаж авах вэ гэж нэг санаа гаргатгаа. Тэр нь болохоор за ийм нэг зар сурталчилгааны хүн яваад ийм үйл хөдлөлийн танилцуулгыг гээд нэг нь ярьчихаа. Тэр үед хэдүүлээ гэрийн нэг ч сэжигтэй юм байна уу шалгаад дууруур тавьчихгээд нэг хүнээ туслахаа явуулаа болчихдог. За тэр үед гадаа нь тэгэл
нэг хүмүүс яриа л те. Нөгөө мапынхан чи нэг нь уцтай болж үржилсэн дээ. Та нараа байрыг үнэлээ, та үнэлгээгээ өгвөл танд одоо газар дээр нь тетэн дөрөв өгөө. Бидэнд ингээ байрныхаа мэдээллийг өгвөл танд ингээ урамшуул бэлэг бонус өгөх юм уу шиг ярьж өгнө. Тэгээ нөгөө аав ээж чинь гайхаал 7 хоног тэгэл хариулаа байж гал аав гинт нэр бас нэг явуулга байж магадгүй гэрлүүгээс гүйгээд дээшээ гарахтаа нөгөө нэг хамгийн түрүүнд санаа зогсон цогцтой өргөлгөө мэдээж орно шүү дээ бурдаа хийж байгаа. Тийш ордоо яг тэр үед нөгөө залуу ороод айл хэдийн шалгаж явж байгаа. Тэр гэрэн аккаунтд нуугдчихдаг. Тэгээд тэр залуу энэ даун яг яагаад заавал хамгийн түрүүнд энэ өрөөнд орж ирнэ гэж. Тэрс нэг юу нэг тийм загас шиг те муухай өнөртөө тэнгээ гайхан шинжтэй байж чад аваг нь өрөөс буцаа гараад зүгтээ авчдаг. За иймэрхүү мэдээлэлээр ангууд цааш үргэлжилдэг. За энэ өөрөө болохоор нөгөө нэг баахан манга зохиол уншдаг аав нь яг ч аргагүй туршлагаараа гэртэн дуургуу тавьсан байж магадгүй хайжгаад олдгоо. За тэг энийг олчоод их нэртэй хэлээд дээрээс нь ярьж хэлэхгүйгээр утсан дээрээ өөр ус тавьсан байж магадгүй гэж биччихэд хоёлаа нөгөө нэг нууж байгаа зогсноогоо бордог зөөж явахдаа бэлдсэн үгээр тэгээ дуураар өчг сонсож байгаа мапын зөвлөлөө өгүүлдэг. За энэ юу хэлсэн бэ гэнгүүт цохоо за хоёулангийнх нь нөгөө нэг охин амглуулахаар хөрсөлсөн нөгөө мөрдөгч чинь бүр балаараа л гэрт хүртэл ингээд дуураар тавьчихжээ. Энэ тавьснаас өөр гарцаагүй бүр балаа өвчтэй юм мөрдөгч бол хоёлаа авцсан байх шүү, хөлсөлсөн байх шүү гэд нөгөө мапын дөрвөд өөрсдөө энэ цагдаа мөрдөгч хүслүүд ингээд хамгаалдаг гэдэг ойлголтыг өгөхгүй тийм зүйл зохио ярьдаг. За энийг сонсон мапын бүр ингээд бас төөрнөө гайхаад юу бас мөрдөгч гараад ирчихвэгээд. За энэ малгайтай мапын туслахад дуудлагыг нэ за тэг хуцаа хотл өөр хин дээдлийн босс олох саарл үстэй толгойшин залганаа. Тэгээд за чи нөгөө нэг шар устдаг залууг болсноо хурдаа болоо аав нь ингээд бүр дээрээ шаартад боож өгөхгүй тайна хурдаа болохгүй нэ чамц асуудалд ороо шүү чи болохгүй бол би ч тэдний хэмжээний хугацаа өгөө хурдаа болгоо шаартнаа. За тэг нөгөө аргаа ирсэн нөгөө малгайтай мапын туслах чинь бүр яагаа мэдэхгүй хүмүүс өслөөд нөгөө нэг охины гэрт нь очиод ихнэрийн барьцаалаад тэгээ өөрөх нь нөгөө нэг залуу дагаж байгаа цалхан бороохоор боож угаагаад тэгээд мэдээлэл авах гээд ингээд барьцаалж эхэлдэг. За малгайтай нөгөө мапын залуу болохоор хүмүүс өссөн нөгөө нэг шар устдаг болохын тулд нөгөө залууг барьцаалаад аалгах дотор бүр ингээд зодоод хамлж өгнө. За ингээд чи ямар нэгэн мэдээлэл хэлээ эхнэрийн чинь бол ингээд гэр чинь барьцаалсан байгаа. Ямар нэгэн мэдээлэл хэлээд хоёр нэг ам зүрхгүй байх юм бол сул тавина мэдээлэл өгөхгүй бол эхнэр юм уу чамааг айл нэг юм амьд чинь хороо шүү гэл сүрдүүлж өгнө. Тэгэл нөгөө залуу чинь тамлаад таван залууч бүр толгойн ирэх юу гэж хэлэх юм байтгүй сандраад би ингээд доош харцсан багт ингээд миний хамаагцсан ингээд доош өгөөгээд бүр ингээд тарихаар юм бодох төртөл удаан байна гэлэнгүүтэл нөгөө хэцүү мапын шууд толгойг нүсэл. За одоо шонд ямар санагч чинь одоо ингээ хилж тэр залуу яасан тандгүй одоо хаа нөгөө тэр охиныхоо уулзсан тэр өмнөх найзлуу мэдчлээсэн байлгүй эсвэл чи алдсан уу алдсан бол тэрийг хийлгээл баахан асуунаа. Тэгээд мань залууч би мэдэхгүй шүү дээ ямар ч юм буруу та чи ингээд анзуураад байна гэд зөндөө тайлбарланаа. Тэгээ энэ үед болохоор залуу за дүүлчи тэр та хоёр их нэртэйг мөрдөгчгээ ярьжсэн би тэрийг чинь бол сонсч ийсэн бид нар дууруугаар тавьсан мэс тэр чинь тэрийг тайлбарлаа хэлтгээ. Яг энэ үед нь болохоор ихний нөхөр хоёр өмнө нь бол хоорондоо яриа хийжсэн бэлтээд яг тэрийг санаад хоёул сэтгэдгээ. Тэгээд мань нөхөр залуу болохоор сэтгээд эхнэрээ бас хамгаалахын тулд тийм манай тийм мөрдөгч байгаа. Тэгээд манай би тэр мөрдөгч болохоор гэрийн цэвэрлэгч маягаар гэртээ халахлаад ингээд байлгачдаг хамгаалт маягаар яг тэрийн сонссон нөгөө туслахч гайхчихдаг. Гэртэн нэрээ ороход тийм нэг гэрийн цэвэрлэг хийсэн цэвэрлэгч гэсэн нэг залуу байсан шүү дээ. Тэр мөрдөгч үрж нэрээ байд юм байна гэж бүр төөрөгдөд эхэлнэ. Тэгээд тэр залуу болохоор жоо өвчтэй балаа учраас манай охинтой тийм өмнө найз залууны үйдсэн тэр залуугаас алдсан байж магадгүй гэд зохиогоод тэр нөгөө нэг өөрсдөө алсан тэр шар устдаг залууг ямар ч хамаагүй зохиосон тийм мөрдөх залуугийн буруутан болгоод тайлбарлах хэлнэ. Тэгээ нөгөөт нь ч эхнэрийн нэг бас баталгаажуулаад нэг мөрдөгч бол байдгаа гэж хэлчихдэг. За тэгээ хоёулын дээр нөгөө нэг хөлсөлсөн мапынх нь
итгээ за ерөнхийдөө за энэ хоёрыг бодлоо ингэ цагаа алж хооронд явъя, цагдаа магдаа хүртэл ирээд гай болох юм биш үү? Юунд энэ хоёрт зууралтаад байгаа юм бэ? Гэлтгээ. Гэтэл нөө малгайтай мафийн залууч үгүй энэ өөрт нь гоцроо байгаа. Та хоёрыг заавал ингэн тийг хэл өөр мэдээлэл хэлдэг тамлал байна. Тэнгүүд нөгөө нэг мафийн залууч за болоо яв юм мафийн ч болцохыг хаяа явчих чинь цагдаа нар хийсэн юм. Ингээд тарцгаа чинь. Тэнгүүд нөгөө нэг шартаа малгай залууч өөрийнхөө бас амины хэрэгсэлд орохгүй байгаа болохоор нөө залууг олно гэд ганцаар хаамаас үлд нь үлдсэн. Нөгөө нэг энэ эцэг залуугийн нүүрнийх нь багийн тайлаад за би ганцаар чи угаасаа алсан чамаас хүн алсан тийм өнөр өнөртэй байна. Тийм болохоор би ч одоо энэ газар дээр чалж үнэнгээ л гээд ганцаар үлдсэн дайрдаг. Тэгтэл энэ арин залуус хурган хөрхөн сэргэлэн зангараад за би чам туслая. Чи бүрийн залуу болохгүй бол би чамтай хамт энэ залууг хайлцъя. Тэ би бас ингээд чам туслая. Энэ чиний туслахуд ч хүртэл чамд итгэл яваад өгч дарах ч хүртэл би чамайг энэ зүйлээс чинь чамайг аварч гарах болно. Чиний тал байна гэж үжиглээд энэ хоёр хамтарч ажиллахаар энэ аним маань нэгдүгээр бүлээн хагас хэсэг дууснаа. За ингээд энэ хүртэл сонсоод үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэг дараач хэсэг бас муу хөдөлгөөн оруулнаа. За баярлалаа. Баяртай.